Монгол улсад хүүхдийн төлөө үндэсний зөвлөл гэж юм бүтц байдаг. Үе ерөнхий сайд нар бүрийн эрх хэрэгжүүлж явах хугацаанд энэ зөвлөлийг тэргүүлждэг. 2019 онд одоогийн ерөнхийлөгч хүрсөх ерөнхий сайдаар ажиллаж исэн. За энэ үедээ бол өвөл хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь уралдуулахгүй гэдэг ийм шийдвэр гаргасан. За энэ тогтоол бол маш олон жилийн одоо хүүхдийн байгууллагуудын тэмцлийн үр дүнд батлагдсан юм тогтоол байна. Өөрөөр хэлбэл энийг бол уралдаанч хүүхдийн амьнасаар бичигдсэн тогтоолоо гэж ярьдаг. Тэгтэл энэ сүүлийн үед цагаан сарын золголтоо хийгээд тойрогт очсон улс төрчдөр өвөл хаврын улиралд хүүхдэр морь уралдуулах ийм лобби хийж эхэллээ. Нийт талд бүр бичиж байна. Тэгэхээр энэ удаагийн тусгай сурвалжлагаараа бид уралдаанч хүүхдийн эрхийг хөндөх гэж байна. За өмнө нь бас бид хөндөж ирсэн. Хоёр дахь удаага хөндөөхөөсөр аргагүй болж байна. Хөдөөгийн малчны хотонд төлийн дуу цангинах хаврын улирал ирж байна. Толгой хөндийх завгүй өдрүүд үргэлжилнэ. Хүүхдүүдээ аваад аймаг сумын төв бараацсан гэрийн ихнэр эзгүй. Хоттой малаа харж үлдсэн айлын ирчүүд ханьгүй. Бүл цөөтэй айлууд ажилдаа дарагдаад завгүй. Ийм хаврын таршиг цагт төл алдвал тавгүй. Мал төллөх үеэр морины ажил хийх, морь уух завтай малчин хөдөө өрүүл ховор. Нүүдлийн соёлыг жинхэнэ утгаар нь тээж байгаа хөдөөгийн малчид тэгжиж хүүхэд морио зовоод. Харин адууг бизнес, уралдааныг хобби болгосон жүчээний уяач, морь үржүүлэгч нар өвөл хаврын тарчиг цагдаж морь уралдуулах сонирхол байна. Энэ эрэлт хэрэгцээ нь үргэлж дотроос нь хатгаж амьтны алга үрсийг амны үнэтэй зугаанд ашиглахыг зорьдог. Улаанбаатартай ойрхон уяачдын 2 суурин бий. Нэг нь Төв аймгийн Сэргэлэн сум, нөгөө нь Үлзий тороолол. Бид Улс аймгийн цолтой уяачдын жүчээ байрладаг Сэргэлэн сумыг хүний эрхийн үндэсний комиссийнхантай зорихоор тохирсноор уулзлаа. Сайхан шилээ. За бид нар цуг явах гээд үчигтэй тань руу явцсан ирсэн. Одоо хэдүүлээ чи ямар өдөр дөмжтэй явах вүлээ? За бид нар Төв аймгийн Сэргэлэн суманд очиж өнөөдөр ажиллана. За Төв аймгийн Сэргэлэн сум маань хурдан болны уралдаан зохион байгуулалт, нэгэн их зохион байгуулалттай газар юм байгаа. Тэгээд сумын удирдлагуудтай уулзсан. Тэр нь одоо уралдаан өвөл хаврын уралдаан зохион байгуулаад байгаа нөхцөл байдлаа танилцсан ш. Энэ шалгалт хийх юм зорилготой л явж байна. За зам байгаа. За. Гэр бүл хүүхдийн хөгжил хамгааллын ерөнхий газарт 2019 онд 172, 2020 онд 169, цар тахал дэгдсэн 2021 онд 8, 2022 онд 397, 2023 онд 353, 2024 онд 388 хурдан морины уралдаан албан ёсоор бүртгэжжээ. Өргөн дэлгэр Монголын өнцөг болон бүрт уралдуулсан болгоныг бүртгэж чадахгүй гэж үзэхэд өв саял замхраагүй, морины уралдаан цөөдөөгүйг дээрх статистик тоо харуулж байна. 2026 оны 2 дугаар сард Сүхбаатар аймагт насанд хүрэгчид хурдан морио унаж уралдлаа. Энэ 3 дугаар сард Архангай аймагт насанд хүрэгчид морио унаж бооцоотоо уралдах гэж байна. Гэвч засгийн газрын тогтоол шийдвэр зөрчиж хүүхэд мордуулж морь уралдуулах зөрчил таас айгүй гарсаар байна. 19 оноос 25 оны хооронд ч юм бол яг цагаан сарын дараач хэсэглэл яг уралдаан үсэргээ сунгаа тэгэл одоо бүгд болж исэн байхгүй. Ер нь бол далд хэлбэрээр. Тэгээ манайхаа мэдээлэлээр хүртэхэд өнгөрсөн бид нар чинь 24 25 онд нийтдээ 19 аймгийн 11 сумын засаг дарга тосныг хариуцлага тооцоолох гээд шаардлага өргүүлж ирсэн. Хариуцлага тооцсон юм уу? Тооцсон. Тооцсон. Гэхдээ энэ чинь юу байхгүй. Бид нар чинь аймгийн засаг даргад нь шаардлага өргүүлж байгаа. Одоо өөрөөр засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг чи орон нутагт сумдын засаг дарга нар хариуцах ёстой шүү дээ. Тэгээд энэ хоригсон хугацаанд ариалах нутагт төвчгөрт нь хурдан морины уралдаан зохион байгуулагдаад байгаа энэ сумдын засаг дарга нарт хариуцлага тооцоо гэхээр нөгөө төрөлтний тухай хөдөлмөрийн хуулиар заасан сануулгач гэдэг юм захирлагын цалингийн юм арга хэмжээ аваад ингээл өнгөрчдөг байхгүй. Бидээс заавал тэр хариуцлагын юмыг заах бас боломжгүй шүү дээ. За нөхөр засаг даргаыг огцруулах гэж зааж болохгүй. Тэр аймгийн засаг даргын бүрийн эрхт нь халдаад байгаа асуудал болно. Тэгэхээр энэ хүндтэй хариуцлага тооцоо гэхээр тэгэл нөгөө төрөлтний тухай хуулийн дээр заасан бусад хариуцлагын арга хэмжээнүүдийг аваад өнгөрчихөж байгаа байхгүй. 2017-оос 2024 оны хооронд
1115 хүүхэд уралдааны мориноос унаж Улаанбаатар дахь гэмтэл согс судлалын үндэсний төвөөс тусламж авчээ. Эдгээрээс 16 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн насандаа бусдын асаргаанд шилжжээ. 68 хүүхэд бугуй болон сарвууны, 27 хүүхэд өвдөг болон шилбэний, 25 хүүхэд тохой ба шууны, 19 хүүхэд хүзүү болон мөрний, 13 хүүхэд шагаа болон тавхан, 10 хүүхэд түнх болон гуйны, 7 хүүхэд цээжний, 5 хүүхэд хэвлийн гэмтэл авсан байна. Тэр хүүхдүүд хамгаалтын хувцастай байсан. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2014-өөс 2024 онд хурдан морины уралдаан сунгаа үсэргээний үед мориноос унаж бэртсэн 52 хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоосон бол уралдааны мориноос унаж нас барсан 46 хүүхдэд задлан шинжилгээ хийсэн. Хүүхдүүдийн 29 нь 10 хүртэлх настай, 14 нь 11-аас 14 настай, 3 нь 15-аас 18 настай байжээ. Дээр хүүхдүүд мориноос унахдаа авсан гавл тархины битүү гэмтлийн шалтгаанаар нас барсан байна. За өнгөрсөн жил бол 3 хүүхэд нас орсон гэсэн албан ёсны мэдээлэл бол байгаа. Тэгвэл 25 онд. 25 оны тогтоолоор чи бол одоо уралдаан бол нээлттэй болсон. Тэгвэл хүүхдээр мөр унуулахгүй гэдэг. Өвөл хавар. Гэр бүл хүүхдийн хөгжил хамгааллын ерөнхий газарт 11700 хүүхэд уралдаанчаар бүртгэгджээ. Өвөл хаврын улирлыг уралдаанч хүүхдүүдэд нэнэ гэдэг бол олон мянган хүүхдийг эрсдэл рүү түлхэхээс гадна боловсролын хоцрогдол руу хөтлөх юм. Уралдаанч хүүхэд гэдэг. Тэр яг уяачийн өөрийн хүүхэд одоо эсвэл тэр морины эзний өөрийн хүүхэд байна уу, хүний хүүхэд байна. За гэр бүлийн газраас судалгаа байдаг юм билээ. Тэгээд дийлэнх нь дандаа нөгөө хөлсөөр ажиллах гэдэг юм уу те? Бусдын хүүхэд. Өөрийн хүүхдний их зөвхөн байгаа шүү дээ. Уяач нарын маань тий одоо тод мандаа одоо мандаа уяач нарын маань хүүхдүүд яг мөр унж гинөө. Өнөөдрийн байдлаар программын санд бол нэгдсэн байдлаар 11700 хүүхэд хурдан морь ундгаа гэдэг бүртгэлтэй байна. За үүний одоо 1000 гаруй л зөвхөн одоо өөрийнх нь хүүхэд ундгаа гэдэг судалгаа мэдээлэл байна. За тэгэхээр цаана нь бол 10 гаруй мянган хүүхэд бол хин нэгний хүүхдийг гэрээлсний дагуу эцэг эхээс нь зөвшөөрөл аваад одоо тэр морийг унуулж байна л гэсэн үг. Яг нь ер нь хүний өөрийн гэлтгүй хүүхдийн амнаас хохироод байгаа асуудал байгаа байхгүй. Нэг ч гэсэн хүүхдийн амнасыг нэмж эрсдүүлмээр хөл байгаа байхгүй. Ийм учраас тэн дээр хүүхдийн эрхийн зөрчил байна л гэж үзээд байгаа болохоос биш тэр үндэсний өв соёлыг эсэргүүцээд тэгээд байгаа юм тогтхомж байхгүй шээ. Энийг бас манай уяачид ер нь ард иргэд ч бас жоо ялгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Бид явсаар Төв аймгийн Сэргэлэн суманд ирлээ. Ойрд цас орж шуурсан гадаа хасах 20 градус байдаг. Салхитай өдөр таарлаа. Жүчээнүүдээр явж ярьцлага өгөхийг зөвшөөрсөн уяач уралдаанчтай бид уулзлаа. Морины ажлыг одоо сурагч хүүхдүүдээр ийлэхгүй гэдээ бас нэг юм ярьж байгаа тий. Засгийн газраас хоригдчихэд байгаа болохоос ер нь бол уяачд 5 сар гараад уралдана гэд байнгын бэлтгэлтэй мөрдний ажилтаа л байгаа даа. Тий. Одоо хэний юмэрэг үйж байна? Дугаржавын ганцар гах дээр байгаа. Танад хичнээн уралдаан чинь. Манайх ч яг манай гал дээр гэх юм бол 10-аас 15 хооронд байгаа юу? Тэр Ерөөсөө энэ Сэргэлэн сумын хүүхдүүд үү? Тий. Суман дээр л сурдаг хүүхдүүд. Хичээл сургалт нь одоо яа тийм? Хичээлд өдөр болго явж байгаа. Өглөө өргөж өгөөл тэгэл өдөр тарахаар нь авж байгаа. За ахиндөө хэдгээр ангив? 5 дахь анги. 5 дахь анги хэдэн настай? 12 үрж байгаа юм уу? За хэдэн жил морь унж байна? 3 жил. Аав чинь юу идэггүй? Аав ээдөө хотод ажиллаж байдаг шүү Хотод ажил идэггүй. Чи энэ айлд хэдэн жил морь унж байгаа? дээ. Энэ айл дөө. Тий. Энэ айлаа солиогүй шүү дээ. Энэ солиогүй юу? За. Хэдэн төгрөгийн цалин авдээ? Нэг цай. Сая. Сар болгоо авч гинөө. Тий. Одоо өвлч гэсэн авах уу? Аавна. За онцороо за. Хичээлд дараа өглөө хөргөлөд хичээлдээ яваад тарж ирээд өмөр болоонол. Аав чинь юу идэггүй? Ээж минь тоогооч ид. Тоогооч идэггүй. Ононгийн бат хэлье. Аа. Чи одоо энэ айлд хэдэн жил одоо унж байна? Би одоо бидний ахсанд 4 жил мөр унж байна. 4-5 жил мөр унаа. 4-5 жил. Хит сурдгоо дүн. Дүн үү? За хичээл явахаа тэгэл дондоо тэгэл. Дондоор л ер нь яваал байна тий. Хичээгээл яваал. Ер нь ямар зорилготой чи? Дүн тэгэл уяач олно гэл тиймэрхүү зорилготой. Хичээлээ сая гэл. Хүлэг морийг сүлдэндээ залсан Сэргэлэн сум 780 өрхийн 2000 гаруй хүн амтай. Цагаан сарын өмнө хэсэг дулаархад уяачид зам засаж үсрэгээ сунгаа хийсэн. Бид тус сумын засаг дарга ганц хүүхдэд уулзлаа.
Энэ ер нь хичнээн одоо уяач байна, хичнээн жүчээ байна те. Уралдаанч одоо хэдэн хүүхэд бүртгэлтэй. За манай сум дээр уяачтын бас нэг сум суурин болоод бас нэг баггүй хугацаа өнгөрч байна. За уралдаанч хүүхэд бол манайд нэг 147 хүүхэд өнөөдрийн байдлаар сургуулиас авсан таа мэдээгээр бол бүртгэлтэй байна. Юу гэдэг яг энэ сумын манай баруун хойдолд бол нэг 35 6 жүчээ байна. За ийшээ нэг зүүн урталтаа 61 гээд газар бас нэг тэр ядан заны бас нэг жүчээнүүд байгаа. Ер нь ямар асуудал гарч байна? Сая нэг дулаан хэд хоног цагаан сарын өмнө дулаан байлаа шүү дээ. За тэрэнд бол ер нь бол өдөр болгон шахуу одоо нэг юм морины ажил ингэж байна. Тэгэхээр одоо энэ тогтоох шийдвэр байгаа учраас та бүгд энийг хэрэгжүүлж ажиллаач ээ. Хүүхдийн аюулгүй байдлыг бодооч ээ тий. Гэдэг үүднээс одоо тараах материал гэдэг юм уу. За сурчлах юмудаа бүгд ингэж хийгээд засгийн газрын гаргасан шийдвэр бодлого за дээр нь аймгийн засаг даргынхаа гаргасан захирамжийг танилцуулаад ингээд тараах материал хуудсан юмудаа ингээд хийгээд өгвөл ажиллаа хийгээл гүйцэтгэл явж байна. Яг уулзахаар юу гэдэг одоо уяачтар. Уулзахаар бол одоо нэг хайхтар одоо юу гэдгийг за та бүгд иймэр нэг ажил хийж болохгүй одоо ингэ нэгдэг за тэгье бид нар хүүхдүүдэд буулгаад авчиа тэгээд хүүхдүүдэд буулгаж аваад тэгээд яа одоо юу гэдгийг жүчээрээ гэдэг юм ашаарга тэгэл яваад очиж байгаа. Тий. За тэгээ одоо дээрээс нь түрүү би бас нэг ярьсан хүн хүчний арай нэг жоохон хомос гэдэг юм уу те. Нэг өсөг хүмүүстээр очиод яваад гэдэг буцаад өөр хүмүүстээр нь очих хооронд одоо гэдэг юм уу зарим нэг мордцсон явж байгаа шишээний байдаг. За тэгээд эднэрийг бол бүгдийг буцаах арга хэмжээ аваад ингээд ажиллаж байна. Ер нь бол эн чинь нэг тамирчин хүн жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байж байгаа л уралдаан тэмцээнд ордог олимпиад одоо янз янзын тэмцээнд орж байгаатай адилхан энэ адуу гэдэг амтны ч юм 11 12 сараас ахуулаад хашаанд одоо ингэ тийжгээд эхэлж ийн л да. Тэгэхээр бас нэг юм бэлтгэлтэй байж идэлж болон зуныхаа уралдаанд бэлдэж байгаа юм болов тий. Сумын эрүүл мэндийн төвийн дарга Бямцрангийн яриагаар бол 2025-2026 онд уралдаан сунгааны үед хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ тэрээр эмч хүний хувьд ингэж ярьлаа. Өвлийн уралдааны 5 сарын 1 хүртэл ингээд хоригдолчлоо. Хүүхдээ их хамгаалчлаа. 5 сарын 1-ээс хойш хүүхдүүд чинь морь унаал эрхэн зөвшөгдөд байгаа байхгүй. Тэр нь одоо яг ямар учиртай байхгүй. За өвөл яг ингээ хүүхдүүд морь унаад хацар хөргөн хайрагдах, хөлдөх тийм шин тэмдэг яг байж болъё. 100 яг ингээд хүүхд яг хөлдөхгүй л та хөлдөхгүй. Хэрэв мориноос унаад бэртэл гэмтэл гарах тэр хэд нь ингээд ямар ч уялдаа холбоо байхгүй байхгүй юу? Өвөл ингээд хоригдолчоод 100 уралдах ямар шаардлагатай байна. Хэрвээ л яг хүүхдийн хэрэгээ ярьж байгаа бол тэгэж их шаардлага байна санагддаг байхгүй. Игэл телевизийн нийтлэлийн бодлогын төвд хүүхэд байдаг. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар бид хурдан морины уралдаанаа уралдаанч хүүхэдтэйгээ хамтдаа сурвалжилсан. 100 намрын дэлгэр цагт 8 настай хүүхэд хурдан морь унаж уралдахыг манай улс хуулиараа зөвшөөрсөн. Тим жаахан хүүхдүүдэд нэгнээ эрсдэлд оруулах муу арга зааж өгдөг уяаш нарч мэрсэр байна. Тим уяаш нарт арга хэмжээ авах ёстой юм байна. Хүүхдүүдээс юу урагдж байна? Ер нь нөгөө гар утас станц тэгээ нөгөө юм гялгар уут бас нөгөө стандартын одоо зөрчсөн 1 метрээс илүү урттай юм сур гарч ирж байгаа. Сураар яа тий. Одоо нөгөө хажууд хүүхдээ морио ороолгож очих ч юм уу юм тэгээ бас нэг юм нөгөө юу гардаг. Тог цогтөг. Одоо энэ нөгөө хажуудаа яваа хүүхд ч юм уу морилоо ингээ хатахад одоо хүчтэй тог цохно гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхэд унах эрсдэл илүү их нэмэгдээд байгаа л гэсэн үг. Тийм учраас энэ хяналт шалгалтыг заавал хийж одоо хүүхдийн биед байхсгүй зүйлсүүдийг одоо хурааж авч байгаа л гэсэн. Энэ нь бол хүүхдийг одоо унаж эрсдэхээс сэргийлж байгаа л алах юм. Тэгээ ийм станцаас гарч нөгөө хүүхдийн анхаарлыг сарниулаад юу яадаг вэ? Уралдааны явцад уяач нар нь одоо нөгөө хүүхдээ загнах ч юм уу эсвэл одоо магадгүй хүүхэд унтсан байхад одоо нөгөө сэтгэл санаагаар унуулад одоо тэхээс ингэхээс ч гэдэг юм. Тэгэхээр хүүхэд тухайн уралдааны замыг ямар цаадгүйгээр сэтгэл зүйн хувьд одоо ямар ч дарамтгүйгээр туулж ирэх ёстой учраас ингээд утас станцуудыг нь бол хурааж авч байгаа гэсэн. Каска толчих юм. Энэ нэг очтой нэг скотчор гэсэн тогтоож өгөхгүй. Утас станц байна уу? Баггүй.
тохиолчны ялгаач байна. Харин тийм тохиолч юу вэ? Тийш үгүй. За энийг хураагаад бүр уралдаад ирснийхэн дараа үгүй заа. За. Одоо энэ ташраар яад сая. Хүүхдүүд одоо энэ биедээ гидсэндээ юм уу дундандаа хийж морин дээр мордож явдаг. Тэгээ уралдааны явцад одоо энийг одоо бусд хүүхдүүдийг одоо бусд мордыг одоо хойно хоцроо бусд мордыг одоо цогих ч юм уу тиймэрхүү асуудал бий болдог. Одоо энэ ингээ хураагаад авч ийн аль мориноос хураагдсан бай гэдгийг тодорхой болж байгаа үү те? Энэ бол бүртгэлээнд юуны хүүхд төрөлөө хөгжлийн бүртгэлээнд хийгээ явж байгаа бах. За хүүхдэд ийм одоо ашиглаж болох бусдын гэмтэйг ийм өгсөн уяачиг яа тий? Ямар нэгэн тийм арга хэмжээ одоо тийм хуулийн тэм зүйл зал одоогоор ерөөсөй байхгүй байна. Одоо энэ хүүхд бол энэ төрөйтэй гуталтай. За энэ төрөйтэй гутал бол энэ хүүхдийн шагаа олон шилбэг хамгаална. Стандарт бол яг ингэж батлагдсан. Төрөйтэй гутал байхгүй. Энэ уяач нар скотчтод. За энийг хоёр янзаар тайлбарлаад байгаа энэ уяач нар. За нэгт хүүхдэд хөнгөн байлгах гэдэг. Хоёр дахь үеийн шилбийг хамгаалж байгаа юм байна. Тэгтэл энэ хүүхдүүдийн шилбийг скотчоор хамгаалах ёсгүй шүү дээ. Өвөл хаврын хурдан борны уралдаанд хүүхэд мордуулахыг хоригдсон жилүүдэд уяачдын холбооныхон уралдаанч хүүхдийн хөлбөр хамгааллыг хувцас болон уралдааны замын стандартыг сайжруулах талаар хоорондоо ярилцах болсон нь сайшаалт. Гэхдээ энэ тухай олон жил өнгөрсөн жилийн наадмаар бидний хөл болоо ходог ажиллаж хүүхдүүд касктай боловч шилбэний хамгаалалт түрүүтэй гуталгүй олон хүүхэд. Их насны уралдаанаас хасагдсан мордын 50 уралдаанчийн 3 л стандартын дагуу түрүүтэй гуталтай. Үлдсэн бусд нь пүүцтэй тавхай шилбийг нь скотчоор ороосон байдалтай байсан. Хэрв хүүхдийн байцаагч нар стандартыг жинхэнэ утгаар нь мөрдүүлсэн бол төрийн наадмын хурдан морины уралдаанд морин тэнцсэн ч хүүхэд нь хувцсаараа тэнцэхгүй байсныг онцлоё. Одоо энэ хүүхдийн эрүүл мэндийн аюулгүй байдал нэгдүгээр тэгэхэд одоо танай байгууллага ингээ устдаа яриад тэгж тэнгууд хувцас хэрэглэл бүрэн хүүхдийг л одоо ийшээ нэвтрүүлэх ёстой шүү дээ. Гутал бол тэр стандартаа хангахгүй байна. Тэр хүүхдүүдийг буцааж болох уу? За өнөөдөр хэрвээ хязгаалan морины уралдаанд ирсэн хүүхдүүдийг пүүцтэй байна гэд хэрвээ ингээд буцаасан бол өнөөдөр энэ морины уралдаан явахгүй байх гэсэн. Одоо өөрөөр хэлбэл бараг 90% нь пүүцтэй тэгээд скотчоор яг тэр хөлнийхөө хамгаалтыг ингээд бэхлээд бооцсон. Яг ийм хүүхдүүд орж ирж байна. Тэгэхээр нэг л одоо хэд цөөхөн төрөйтэй гуталтай хүүхд байсан. Хурдан морины уралдаан Монголын өв соёл мөн боловч бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцтэй зөрчилдөг. Энэ талаар нэгдсэн үндэсний байгууллагаас удаа дараагийн мэдээлэл сануулга ирж байсныг хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунан ярьсан юм Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ч гэсэндээ өгж байгаа зөвлөмж бол тэр. Наадмаар хүртэл 18-аас доош насны хүүхэд морь унаж уралдуулаач гэдэг ийм шаардлагыг тавьдаг. 16 гэж байна. Яг 18-аас доош гэж байгаа тийм. Сүүлд өгсөн одоо шаардлага гэх юм уу зөвлөмж гэх юм уу тийм. Одоо 24 онд өгсөн зөвлөмж шаардлага нь бол за ядаж та нар 16 нас болгооч гэдэг ийм одоо зөвлөмжийг бол өгсөн байна. Насан турш хүн яагаад унжуулахгүй юм бэ? Адаглаад нөгөө амныхаа морьныхаа амыг татдаг тийм. Ийм хүчтэй тэр хэмжээнд очсон. Адаглаад нөгөө саад бэрхшээлийг урчилж хардаг, тооцоолдог тийм. За тэгэхээр ерөнхий сайд замдны шатар бол албан тушаалаараа хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Тэгэхээр энэ их улс төрчдийн уяачдын лоббин дээр энэ хүн байр суурийг илэрхийлэх ёстой. Хүүхдийн дээд эрх ашгийг нэгдүгээр тавихгүй, хүүхэд нэгдүгээр гэдэг зарчмыг мөрдөхүү. За эсвэл уяачдын лоббинд орох уу? Энэ байр суурийг маш тодорхой илэрхийлэхгүй бол өвөл хаврын цагт хурдан морины уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдийг унуулахыг хориглосон шийдвэр бол өөрөө засгийн газрын тогтоол. Засгийн газрын тогтоолыг одоо өөрчлөх эрх ерхий сайдд байдаг. Тэгэхээр одоо олон нийт хүлээж ийн гэсэн үг. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг өндөр өндөрлөж байна.